Сайн байцгаана уу бүхэн цэцний өсөлж болгон гэрчлэн цагаараа дахин үзэж байна. За бид гэрчлээ эхлэх өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлээ болон хурамнасаа сатаныг ялсан юм аа. Амен. За өнөөдрийн гэрчлэл эхлэхэд бэлэн боллоо. Бид түрүүгийн дугаарт бол шашинлаг байдлаа зан үйл гэдэг сэдвээр бол гэрчлэн хуваалцсан. Өмнөх гэрчлэл дээр маань яригдаагүй үлдсэн зарим нэг зүйлсийг бас нэмэхийг хүсэж байна тий. Тэгэхээр шашинлаг байдал ба зан үйл гэдэг сэдвээр бид нэр гэрчлэн хуваалцсан. Зан үйл хийснээр ямар үр дагавар ер нь гардыг бэ гэдэг асуулт болоо төгөөмөл ирсэн байна л да. Ямар үр дагавар дагуулж идэм бэ тий. Энийг ер нь Библийн дагуу бол бид нар бас хариулт өгөө. Библиэр юу гэсэн мэт юм тий. Христч те яг энэ зан үйлийг их хийж гинэ гэдэг талаар те бид өөрснөө ч гэсэн яг энэ зан үйл оролцож байгаа талаар оролцож байсан талаараа гэрчилсэн байгаа. Тэгэхээр энэ зан үйлийг хийснээрээ яах вэ гэхээр бид нар тэр үүд хаалгыг тэр сатаны орох үүд хаалгыг нээгээд өгчдөг те. Тэгэхээр энэ дээрс нэг ишлэлийг уншъя. Орон 6-гийн 16 дээр та нар өөрсдийгөө дуулууртай боол болгон хин нэгэнд өгөхдөө үхэлд хүргэх нүгэлдэж бай. Эсвэл зөв байдалд хүргэх дуулууртаж бай. Дагах нэгнийхээ боол нь болгоо мэдэхгүй гэж юу гэд. Тэгэхээр яг энэ дээр бид нар ямар нэгэн зан үйлд холбогдоод тэ урд нь бол яг Христж итгэгч болохоосоо өмнө одоо шашин ч юм уу тэр зүйлээр ингээл очиод тэр сайн энэ сайн тэрийг цаас энийг цаас гэж явах үедээ бол үнэхээр тэ харахгүй хаанчлалыг дагж явж исэн. Харин одоо бид нар гэрлийн хаанчлалд ирээд эзнийг дагж явж байгаагийн хувьд ахаа тэр зан үйлийг хийснээрээ бид нар яаж юм гэхээр буцаагаал яг нөгөө харанхуй хаанчлалууга орох тэр үүд хаалгыг ингээ өөрсөндөө нээж өгч байгаа гэж хэлэн тэ. Тэгээ үүнийг нөгөө нэг хуучин гэрээн дээр нөгөө Бурхан бүр энийг гайхалтай ингэж хэлсэн байгаа байхгүй. Лев 26 дээр сүнс дуудагчд мэрэг төлөгчдөө садралхаас тэдэнд рүү иргэсэн хүний хувьд би нүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олонныхын дундаас таслах болно гэд. Тэгэхээр нөгөө нэг Бурханы үзэн яддаг зүйл нь энэ биш. Тэгэхээр бид нар энэ шашинлаг за эзэн дээр ирсэн ч гэсэн энийгээ заавал тодорхой болгохын тулд тий одоо тэр давс цацах ч юм уу лаан цуух ч юм уу ингээд тодорхой нэг үйлдэл хийгээд байгаа нь бид нар юуны харайнд өөрснийгөө оруулж гинэ гэдгээ тий. Тэгэхээр энэ маань энэ оруулж байгаа зүйл маань бид нар Бурхныг дагах биш харин морин сүнсэнд тий өөр тэр харанхуй зүйлтэй холбогдоод тэрүүнд үүд хаалгаа нээгээд өгчхөөр энэ бол Бурханд үнэхээр буруу зүйл юм а. Бурхан бүр таслана гэж хэлсэн. Хамгийн зөрчдөг тий. Зөрчдөг юм нүглүүдийн нэг байх нэ. Тэгэхээр энэ бол хууль ёсоор үүд хаалга нэгднэ гэдэг бол ийм аимшигтай. Итгэгч байхынхаа өмнө бол мэдээж аль нэг шашныг дагаа явж байхдаа бол маш их зан үйл хийдэг байсан гэж. Гэтэл одоо амьд Бурханд итгэсэн, би гэрэлд ирсэн гэчээд дахиад зан үйл хийгээ явж байгаа маань бол дахин харанхуйд байгаагийн маш том одоо таних таньдаг ялгаа харагдчих шүү дээ тийм ээ. Тэр ингэж бол итгэгчид маш их төөрсөн байгаа юм байна. Бид бол өндөр байгаа учраас ийм зан үйл бол үнэхэр чөкшүүртэй гэдгийг өнөөдөр хараад танд гэрчлээд хуваалцаа сууж байна. Тэгэхээр энэ үйлдэл маань юу байна гэхээр ерөөсөө одоо за жишээ нь би шарын шашинтай хүн байлаа гэж бодоход үзмэрч хүн дээр очдог байлаа. Тэгвэл Христийн шашин дээр ирлээ. Би иш үзүүлэгч гэдэг хүн дээр очлоо гэдэгтээ яг ялгаагүй адилхан хоёулаа нэр нь өөрчлөгдөж болохоос шашин дагаад явж байгаа хэлбэр маань дахиад харагдаж байна тийм. Мэдээж иш үзүүлгийг бид нар өгөөсөгдөг. Иш үзүүлгийг Бурхны үгээр шалга гэдэг тийм. Харин тэр иш үзүүлэг болгонд бас итгэж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нийтлэг нөгөө итгэгч нарын бидний нөгөө хийжсэн алдаа одоо ч гэсэн бас хүмүүс тэр дотроо төөрөлдөөд одоо байж байгаа ахын дүүсийнхаа төлөө үнэхээр тэр нөгөө будын шашнаас Христийн шашин руу орсон байгаа тэр бүх зүйлүүд бид нөгөө бидний эзэн чинь заалмаа тэр бүх зүйлийг Есүс цусаараа төлцсөн байх чинь заалмаа хүч болон түүний цус дайсныг те сатаны бүрэн ялцсан байх чинь тэр хангалтгүй юм шиг дахиад бид нар хин нэгэн хүнд найдаал тэр иш үзүүлэгчээс өөрийнхөө одоо хуучин болвол нөгөө буддагийн шашинд байхдаа нөгөө хүнээс ингээл амьдралаа асуугаал те мөрөл төлөг тэр ирээдүгээ юм асуугаал явдаг байсан бол Христийн итгэл дээр ирчээд дахиад нөгөө хин нэгэн хүнээс одоо би яах вэ иш үзүүлэгчид амар ингээд нийтээр ингээд дуртай байна гэдэг чинь тэр нэг
иш үзүүлгийг бол үгүйсгээгүй. Гэхдээ жинхэнэ иш үзүүлэг бол мэдээ сайн тэр чуулганд өгдөг тий. А тэгээд яагаад ингэж цаанаа нөгөө шашинлаг хандлагаар хандаад байгаа учраас хүмүүс дээр тэр шашны сүнстэй яг тэр харанхуй одоо түрүү харанхуй хаалга нээд юм а ичэд болон мэрэг төлөвнө гэдэг. Тэгэхээр тэр харанхуй зүйлстэй холбогдоод тэр мэрэг зүйлэг тэр одоо зан үйлийн зүйлтэй холбогдож ин иш үзүүлэг чинь яг ингээд чи тэгэх ёстой ингэх ёстой яг библийн үг биш одоо шин чи энэ сүнс заавал энд байх ёстой нэг юм чи тэгэх ёстой гэх тэр хүн хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн яг ямар сүнсээр хэлээд байгааг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд нөгөө тухайн чуулгантай нь уяхын тулд тухайн чуулганд нь ингээд байлгахын тулд бурхан болоод чи заавал тэгэх ёстой чи заавал наана байх ёстой гэж хизэж тулгаддаг л байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр зүйл рүү ингээд яг шашинлаг тэр ихүүсвэрлөө эргээд тэр үд хаалгыг нэгэд орчоод байгаа учраас бид нар маш их ингээд тэндээ төрөлдөд байгаа юм даа л гэж бодоод байгаа байхгүй тий. Дүрм журм болгоод байгаа тий. За ингэж хууль ёсны үд хаалга нэгддэг юм а энэ бол маш аюултай. Ингэснээрээ бол мэдээж таны энэ бурхны хамгийн их чигчдэг гимнүглийг хийж байгаагаа мэдхгүй явж байна гэдэг энэ юрнүүтэй холбоотой болж байгаа юм. Нөө эзэн дэгдэг тийм фарисеучуд та нар аяр тавныхаа гадна талын цэвэрлдэг боловч доторхын угаадгүй гэдэг тийм. Та нар бурхны хайр, шударгаас итгэлтэй байл гэдгийг та нар огтуулдаа гэдэг тийм. Өөрөөр хэлбэл эндээс бас эзэн маань хэлж юу гэж бид эзэн маань эндээс юу гэж байна гэхээр бид одоо тэр фарисеанер маань өөрсдөө бол маш шашинлаг хүмүүс шүү дээ. Тэгэхдээ яагаад тэр зан үйл шашинлаг байлтай хүмүүс гэсэн. Тэгэл яагаад эндээс харж байна гэхээр тэр хүмүүс бурхны сүнсээр ариун сүнстэй нөхөрлөхгүй тийм. Тэр сүнсний тэр дотоод амьдралуу тэр хайр, итгэл гэдэг тэр зүйлтэй холбогдож чадахгүй байгаа болохоор аяндаа тэгээд зан үйл гэдэг юм руу өөртөө буцагддаг шүү. Тэ? Гэдгийг бас хэлсэн байна гэж дүгнэж болохоор байгаа. Яг үнэ. Яг тэр дотроо одоо тэр хайр үнэн тэ ариун сүнсний тэр холбоосыг одоо христчин бид нар ариун сүнстэй холбогдох тэр харилцаагаа идэвхтэй байлгаад ах юм бол тэр зан үйл гэдэг зүйл аяндаа үүсэхгүй шүү дээ. Харин тэр маань ингээд жоохон ингээд хумигдаад юм уу те итгэхгүй болоод ирэхээр хүн ямар нэг юмыг одоо тэр зүйл байхгүй учраас нэг юмыг дөөрэ чихтэй ингээд олон дахин давчиж үйлсээр хагаад зан үйл гэдэг зүйл маань аяндаа бүрдэж бас үүсдэг гэж үзэж болохоор байгаа юм да. Тэр нөгөө зан үйл хийж байгаа тэр шалтгаан юм гэхэд хүн аврагдахын тулд хийгээд байгаа шүү дээ. Тийм мэдээж тийм уулын аврагдахын тулд яваа. Тэгвэл бид нэр шинэ гэрээний хүмүүс Есүс биднийг тусаараа Есүсийн тусаар дамжин загалмаагаар дамжин бид аврагдсан байхгүй юу? Аврагдсан бид ариусгагдсан аврагдсан. Тэгэнгүүт ингээд цаашлаад ирэнгүүт яагаад энэ авралаа яахын тулд зан үйл хийгдээд байна гингүүт нөгөө итгэл сая хийсэн шүү нөгөө итгэл илүү бас гараад ирж байгаа байхгүй хэр зэрэг итгэлийн төвшин үнэхээр би Есүсийн тусаар аврагдсан гэж Есүсийн тусаар би чөлөөлөгдсөн, аврагдсан гэж бол ахаад аврагдахын тулд, ахаад тэр газрыг ариусгахын тулд, тэр газрыг цэвэрлэхийн тулд тэр зан үйл хийх шаардлагагүй болж байгаа тийм. Тэгээд яг нь одоо анх христчин те одоо шинэ христчингүүд тэгээд гинэн байдлаас автаа те одоо нэг бурхны сүнстэй холбогдож тэр зүйл маань нэгүс маань явагддаг гэдэг зүйлийг зүгээр хөнгөн маягаар хараад тэгвэл ингэжтэй юм байна гэдэг байдлаар гадаад байдлыг хараад тэгээд тэрийн дуурайх маягаар зан үйлтэй энэ шишинлэг байл гэдэг зүйл маань ингээд бас үүсэж байгаа шиг бас санагддаг тийм. Яг үнэ. Тэгээд нөгөө ариун сүнстэй холбогдох хэрэгтэй гэдэг нь чухал. Одоо нэгүслийн цаг үед бидний эзэн бидэнд нөгөө ариун сүнсээ өгсөн шүү дээ тийм. Тэгээд итгэгч болгон бурхантай хавцуулсан харилцаандаа өсөөд ямар нэгэн хүнээс одоо өөрийнхөө тийм яг л ингээл нөгөө гинэн төлөвшөөгүй итгэгч нар бол хүний үгэнд яг орж байгаа. Гараад итгэжтэй тийм. Тэр хүн маань яг ямар сүнсээр яриад байна. Тэр хүн маань яг жинхэнэ эзнээс үгүй юу гэж шалгах нөгөө юу байхгүй. Нөгөө дадлагдж байгаагүй, одоо тасгалж байгаагүй гэдэг чинь нөгөө бор хоолнд ороогүй хүмүүс сайн мууг ялгах чадвар байхгүй гэдэг чинь. Тийм учраас нөгөө ялгах чадваргүй учраас нөгөө хүнээ гараад итгэжтэй зан үйлд нь итгэж. Итгэжтэй зөвгээд яг хэлж байгаа үгэнд нь итгэжтэй. Тэгээ сохроор даагадаг. Тэгээ өөрсдөө бүх одоо яг бид нар чинь нэгүслийн цаг үе чинь яг ариун сүнстэй бурхантай холбогдоод Библийг уншаад тэгээд яг эзнийхээ үг тушаалын дагуу амьдарч ахлах юм бол бидэнд яг тэр хуучин гэрэн дээр байсан тэр зан үйл
бодгийн шашинд хуучин амьдралын хэм маягт байсан тэр зан үйл юу ч хэрэггүй. Маш энгийн бөгөөд минимал одоо энгийн тийм амьдрал байгаа байхгүй итгэлийн амьдрал. Тэгэхгүй тэр энгийн зүйлийг чинь маш их юм төвхтөө болгоцсон гэсэн байна. Одоо иш үзүүлэг гэлтгүй мэдээж өшөө маш олон зан үйлүүд бол яригдж байгаа. Зүгээр ганцхан иш үзүүлэгчийг хайгаад байгаа дээр бид нар илүү тогтож яриад байгаа шиг байна. Тэгж ийна гэдэг маань энэ нэг тусламж нэг ирээдүгээ харах шаардлагатай байгаад шүү дээ. Нэг бурхнаас үг хүсээл ингэж байна шүү дээ тий. Гэтэл бид нар ариун сүнсний өмнө суухад ариун сүнс ямар гайхалтай хариулж байна. Бурхан бидэнд зүуд нойроор ярьж байна. Янз янзаар одоо ингэж биднийг үргэлж чиглүүлдэг. Бидэнд хэн нэгнээс заавал ингэж үг авах гээд байх. Хүнд найтахаас илүү бурханд бид нар найдаж хариулна гэдэгт итгэж залбирч суудаг ийм нэг ялгаа байгаад байна тий. Би нөгөө бурханд хүн болгонд те эхийн хэвлэлд бүрэлдэхээс чинь өмнө бурхан чамайг бий болгосон юм а гэдэг шүү дээ. Тэг хүн болгонд бурханы төлөвлөгөө байгаа те. Тэгэхээр тэр хүнд өгсөн тэр бурханы төлөвлөгөөг хэн нэгэн хүн хилээд тэр амьдралын өөрчлөлт явж боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн үнэхээр бурханы төлөвлөгөө эзнээс л асуух хэрэгтэй байхгүй. Эзэнлүүлээд эзээ надад өгсөн төлөвлөгөө юу вэ? Надад бэлдсэн төлөв. Эзэн угаасаа сайн чамд зориулсан төлөвлөгөө бол бүгд гай гамшигын бус харин чиний ирээдүй ба найдвар өгөхийн тулд чам сайн сайхны бүх төлөвлөгөөд юм аа гэж хэлсэн байгаа шүү. Тэгэхээр хүнээс асуугаад ч юм уу хин нэгнээс асуугаад ч юм уу эсвэл ингээд нөгөө амьдралаа тэр зүйлээ аврагдахын тулд янз бүрийн үйлдэл хийж зүйл тэр авралыг тэр төлөвлөгөөг өөрийнхөө амьдралын ирээдүйг мэдхийн тулд ингэж хайх биш зүгээр л эзэн лөө хандаал ариун сүнсээс яриад эзэн яг надад зориулж байгаа төлөвлөгөө юу вэ гэл тэрүүн дээр л ингээ фокуслоод эзэнтэй л харьцаатай хин нэг юм биш тэрүүндээ ингээд байх юм бол эзэн угаасаа бидэнд зориулж байгаа төлөвлөгөө сайн сайхны төлөвлөгөөгээ хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг амьдралаа бидэнд ингээд ирж байгаа сорилч юм уу тийм зүйлүүд нь магадгүй биднийг илүү те шат илүү эзэн рүү ойртохын тулд биднийг улам дасгалжуулахын тулд сүнсэн дотор төлөвшүүлэхийн тулд эзэн бидний итгэлийг дээшлүүлэхийн тулд өгж байгаа нэг зүйлүүд байж болно. Нөгөө талаар яах вэ гэхээр бид нар нөгөө түрүүн хилээд байгаа те нөгөө гим нүгүүлж юм эсвэл өөр зүйлтэй ингэж нөгөө сүнстэй холбогдоод байна шүү дээ. Бурхны ариун сүнстэй биш өөр сүнстэй холбогдоод ирэнгүүт өөр сүнстэй холбогдсон үүд хаалгаа нэгэд ирэнгүүт тэнд чинь болохоор нөгөө нэг бидний нөгөө бурхан нөгөө энэ миний үүд хаалгаар ороод надлуу явах гэдэг энэ гайхалтай сайн сайхны төлөвлөгөө бэлтгэсэн байтал бид нар те өөрснөө ингээд шашинлаг гим нүгэл хийснээрээ тэр үүд хаалгыг тэр бохир сүнсний үүд хаалгыг нэгэд ирэнгүүт бидний тэр нөгөө нэг явах те нөгөө сайн сайхны гайхалтай төлөвлөгөө маань ингээд эргээд яваад өгч штэ тий. Тэгэхээр яг энэ дээрээ хин нэгнээс хайхгүй маа тий. Бид нар бол ямар ч шашинлаг зан үйл биднийг аврахгүй маа. Эзэн ариун сүнсний угаасаа төлөвлөгөө хүн болгон сайныг бэлдсэн миний аврал руу миний үнэн рүү ирээрэй л гэсэн төлөвлөгөө байгаа тий. Амин үнэхээр гайхалтай тий. Энийг бас хэлмээр байна. Тэгээ бид нар зан үйл хийгээд ч юм шашинлаг байдлаараа Юуслэ ариун сүнсийг бас гондож байгаа мэдэхгүй явж байдаг тий. Тэгэхээр эзэн бидэнд хангалтаар нөгөө үгээ өгсөн сүнсээ өгсөн хангалтаар тэр нөгөө бүх өөрийг нь олж таньж мэдэх хангамжийг хүн нэг бүрт өгсөн байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нөгөө төөрөлдөөд тэгэл хин нэгний хэлсэн үгээр нэрээ тийм ч юм болов юм ч юм болов гэж явж ирсэн. Одоо ялангуяа би өөр төрөл явж байгаа тийм явж ирсэн үе байгаа. Тэгэхээр яг эзэнтэй уулзаад эзний сүнсээр хөтлөгдөж амьдрах амьдрал гэдэг чинь айгүй маш гоё хөнгөн амар тайван амьдрал байна. Ингээ харахаар нөгөө бас л нэг эрсэн, хайсан хэмээрээ гэрстгэгч амьдрал байгаа учраас тэр нэг хүнээр дамжуулж заавал бурхан юу гэж хэлэх болоо гэд нэг эрэл хайгуулсан зогсоог байгаа сте сүнсэндээ тэр чинь үннийг хайгаад байна тий. Тэгэхээр ингээд төрөлдөөл явж юм тий. Дахиад нөгөө шашинцсан байдал гэдэг бол ийм л аюултай. Гэтэл бол амьд бурхан дээр ирэхэд үнэхээр манайхан бол маш гайхалтай гэрчлэлтэй. Эрэл хайгуулмаа зогслоо. Үнэхээр үнэн энд байна. Үнэхээр амар тайвны бурхан гэсэн энд байна. Баяр хөөр сүнснээс ирдэг юм байна. Би идэглээ, би чөлөөлөгдлөө гэд ингээд ярьж байгаа. Тэр үнэнтэй учрахал байгаа маа ерөөсөө. Яг үнэн. Тий. Үнтэй учиртлал ер нь хайгаад хүн шашинжаад явдığım болоо л гэдэг байдал харагдаад байна тий. Мэдээч нэг хоосон байж ч гаднаас хай штэ тий. Хоосон байгаа дэрийг өөрөө дотроос ингээд сүнстэй нөхлөөд ингээд
библиэрээс ч юм уу ингээд өөрийгөө ингээд сүсээр хоол авчдаг болох юм бол хүн гаднаас хайгаад нөө шашинчаад ийм байдлаар илэрхийлэхгүй шүү дээ тий. Яг мэддэг бид нар залбирал гуйлтаараа бурхнаас миний хувь таланг харуулаач. Та надад бэлдсэн байгаа төлөвлөгөө миний дуудлага юу вэ гэдгээр ингээл асуудаг л да. Бид бол бурхан ямар нэгэн байдлаар хариулдаг. Хариулахгүй байгаа нь бас нэг цаг нь арай болоогүй ч байд юм ингээ хүлээдэг, ингээл дэвчээр сургагддаг ийм л одоо адал явдалтай байна л да тий. Түүнээс биш бид нар ингээл нэг байж ятаал энэ тэндгүү гүгээд байдаг тийм нэг явдал болоод үнэхээр зогсчихсан тий. Тэгэхээр нөгөө хувь хүнд зориулсан төлөвлөгөөг тэгээ яг хувь хүндээ пастор маань хэлдэг шүү дээ тий. Хувь хүнд өөрт чинь ингээ бурхан онцгойлон хэлэх үгийг тэгээ өөрт чинь хэлээгүй байхад хин нэгнээр дамжуулж бурхан ярих билүү гэдэг шүү дээ. Тэгэхээр надад тохиолдох, надад учрах тэр зүйлийг бурхан надад л хэлэх байхгүй юу? Намайг баталж, минь надад төгсөн тэр үгээ баталж хин нэгнээр надад хэлж болно. Тэрийг үгээ баталж болно тий. Тэрнээс биш надад болох би өөрөө мэдэхгүй байжээж тий сүнснээс тэр ингэж мэдэхгүй байж хин нэгнээс чи тэгж шүү гэсэн зүйл бас ирэх боломжгүй тий. Тэгэхээр чи нөгөө магадгүй бас энэ зүйл дээр ч гэсэн бас ингэж хэлмээр санагдчихлаа. Нөгөө нэг хуучин гэрээн дээр нөгөө нэг бурхан зан үйл гэхээсээ илүү нөгөө нэг ингээл дахил өргөх ч юм уу те эсвэл нөгөө ингээ ариусгалын юм а хийхдээ давс цацах тэднээс нь болохоор ингээд дуулууртай байдал те тэгээд ингээд намч гэсэн те тэр гол дээр очиод те усанд булах тэгвэл ариусгах гэдэг тэр зүйлийг ингээд дуулууртай дааж бурхны үгэнд дуулууртаас тэгвэл одоо ч гэсэн биднэрт ирэх тэр зүйл нь хувь хүнд ч гэсэн энэ намайг те ямар дуулууртай даах нь гэж хувь хүнд ч гэсэн тэр зүйлийг бурхан өгч болох байхгүй болж те. Тэгэхээр яг энэ хүн маань намайг дагаж явахад энэ нь дуулууртай байна уугүй юу те. Тэрийг Тэг надад хэлсэн ч яг нь юу санагчлаа. Нөгөө Самуэлийг дууддаг шүү дээ. Өөрт нь те дуудлагын багш нь хэлээгөө. Тийм шүү дээ. Самуэлаа гэж дууддаг шүү дээ. Яг тэгээ хувь хүн бүрт ховчилж өөрийгөө тэр те мэдүүлдэг, хичилдэг, дууддаг байгаа байхгүй. Тэ. Гайхалтай ярьдаг болох юм шүү дээ тий. Тий. Тэгэхээр хаа бидний эзэн бол үнэхээр амьд тэр ярьдаг, тэр сонсдог, хариулдаг ийм гайхалтай бурхан бүх альтар нь байх болтугай. Одоо бид хэлж штэ ирээдүй бол бидэнд хамгийн сайхныг бурхан бэлтсэн байгаа учраас одоо юу бэлтсэн бэ гэд бурханаас асууад байгаанаас нэг талаар айгу өрөөсгөл ойлголтоо. Бурхан болоод бидэнд бол чи ийм алдаа байна. Чамтай ийм юм тохиолдох гээд байна. Чиний буруу энэ байна гэж болол сануулна, хавчилж ярина гэдэг бол бас нэг өөр асуудал гэж тий. Миний ямар нэгэн өөрөө ч мэдэхгүй байдаг гэм нүглийг өөрт маань сануулдаг. Дахиад сануулсныхаа хажууд хин нэгэнд маань надад нэг хэлчих итгэлтэй хүнд маань баталж бас үзүүлдэг тий харуулдаг. Зүудэнд нь ч үзүүлж болно. Ямар ч байсан миний ойлгогдох хэлээр ингэж ярьд юм а тий. Итгэгчд ба хууль гэж байгаа байхгүй юу? Ягаад энэнийг хэлж байгаа гэхээр нөгөө бурхны үгийг зааж байгаа хүмүүс өөрийнхөө санааг оруулах ч юм уу те ариун сүнсээр илчилт аваагүй үгийг өөрийн махан биеэр ойлголт эсвэл теологийн үгээр заасан тохиолдолд тэр газар ариун сүнс ажиллахгүй те хуулийг дагснаар та нар ингээ хуулийн хараалтаар орно хуулийн байдал үүснэ. Тэр үгийг зааж байгаа хүн өөрөө хуулийнхаа байдал дээр хуулийн хараалтаар орчиж байна. Тэгээд тэр үгээр дамжуулж байгаа тэр үгийг сонссон хүмүүс үртэл хуулийн хараалтаар орчиж байгаа байхгүй юу? За тэгвэл хуулийн хараалтаар орчин хүн өөрийнхөө тэг үйлсээр махан биеийн үйлсээр зөвтгөх гэж оролдож байгаа бурхан юм. Өөрийгөө би үйлчлэлчвэл бурхнаа зөвтгөх юм. Би энэ үйлчлэл бурхан намайг ингэж харна гэж ярьж байгаа. Энэ өөрөө тэр газар одоо бид Христийн зөвтгөлөөр зөвтгөх ёстой гэдэг үгийг одоо үгүйсгэж байгаа байхгүй. Тэгвэл бид аль хэдийн та нарын үйлсээр бишээ. Та нар бол Есүсийн зөвтгөлөөр зөвтгөгдсөн гэж хэлсэн байгаа. Ариун сүнс ажиллахгүй бол хүний дотроос ингэсэж бурхны хууль нь хүнд ачаад арамт бишээ. Бидний дотроос баяр хүртэг биелүүлдэг. Гэтэл хүмүүс шашинлаг байдалд байгаа хүмүүс бурхны хуулийг маш хүнд ачаад арамтандаа биелүүлдэг. Амар даад ачаа амт харагддаг байхгүй. Тэгээ энэ яаж юм хэр тэр хүн бурхны хуулийг биелүүлэх хүсээд байна. Гэхдээ дотор нь байгаа зүйл тэр хүнийг биелүүлэхгүй байгаа байхгүй. Тэгвэл тэр хүний дотор зөрчил гарч ирж байгаа. Тэгээ Ром талаадаар дотоод зөрчил гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр хуучин тэр хуулийнхаа байдал хуучин махан биеийнх нь хүн бүхрийг байгаа учраас тэр одоо хүртэл амьд байгаа учраас
Бурхны сүнсийг тэрслээд байгаа байхгүй. Бурхныг эсэргүүцээд гэм нүглээ үлдэхийг хүсээд байна. Гэтэл бурхан болохгүй барилдсан байдаг. Тунгад тэр хүн дотроо зөрчил үүсээд байгаа. Энэ газар амь буюу ариун сүнс ажиллахгүй байгаа. Ариун сүнс өөрөө бурхны гурвын нэг бөгөөд бурхан тэгээд өөрөө эзэн учраас тэр эзэн байдлаа хизээж хууль буюу шашинлаг байдалтай хуваалцдаг. Бидний өнөөдрийн гэрчлийн сэдв шашинлаг байдал ба зан үйл гэдэг гэрчил үргэлжсээр байна. За тэгвэл ийм асуулт байж болох уу? Бэлэг авяас зан үйлээр ажилддаг уу? Бэлэг авяас зан үйлээр Ажилддаг уу гэдэг асуултыг тавь тий. Ерөнхийдөө бэлэг авяас те ариун сүнсний бэлэг авяасыг хөгжүүлэх гол байдал маань те ариун сүнсэндээ итгээд тэгээ тэрийг зориг гараа практиклах зүйл шүү дээ те. Гэтэл тэрийг хин нэгэн хүнээс очиод эсвэл нэг хүнээс дамжуулж аавна гэдэг байдлаараа бас хуулах нь бас алдаад байна та. Гол нь ариун сүнсэндээ итгээд ариун сүнсний үр жимсийг өөрөөрөө практиклаа гаргах юм бол бэлэг авяас маань хөгжиж ахиж байгаа шүү дээ үндсэн цааш нь. Тэр байдлаар. Тэгэхээр бас шууд тэр хүн гар тавьж ин те инхээр ийм бэлэг авьяастай болчих нь гэж бас одоо хууль хэрэг байдлаар туушрах нь бас буруу л та. Нөгөө талаас нөгөө ариун сүнс бол те зан үйл хэлэгдвэл байхгүй те бид нар шашнаас чөлөөслөгдсөн ариун сүнс хизээж биднийг хуучин тэр зан үйл шашинлаг байдлаар хизэж удирддаг байхгүй. Тэгэхээр нөгөө манай хан бас гэрчилсэн байгаа шүү дээ. Хуурамч ариун сүнс байгаад байгаа. Ариун сүнсний үр жимс бэлэг авьяас тий. Тэрнээс бол хүний бэлэг авьяас тий. Сүмж болгоны бэлэг авьяас бас биш байгаа байхгүй. Өнөө бурхан өөрөө ноогдуулаагүй тэр зүгт байдал тий. Тавигдах шаардлагуудаа бурхан аль хэдийн библиэд тэр бүгдийг өгсөн байгаа юм л да. Бид нар болохоор тэрийг мэдгүй тий. Сүмж болгон өөрсдөө тэр зүгт байдлыг буюу тэр ноогдуулах ямар нэгэн зүйлийг одоо юу гэдэг гаргаж ирчээд тэрийгээ дагаж мөрдөөд яваад юунгата тэрийг болохоор би ингээд бурхны өгөнд оруулах чинь тий бурхны сүнсээр өдөрдүүлж чинь гэж бодоод идэв тий. Тийм. Тэгээ ариун сүнс маань дотор байгаа шүү дээ. Гэтэл зан үйл хэдэн бид нар гаднаас хайгаад байгаа байхгүй. Гэтэл ариун сүнс маань дотор байгаа үнийг бид нар гаднаас хайж болохгүй шүү дээ. Тийм болоо дотор байгаа ариун сүнстэйгээ холбогдчихиж тий. Тэгэж ариун сүнс бэлэг авьяасна усна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Зан үйлээр бол мэдээж бэлэг авьяас ажиллахгүй тий. Тийм нөгөө үннийг хайгаад яг төрөлдөж явах үедээ би мэдээж бас нөгөө арай урдаа явж байгаа сүнслэг удирдагчаа сонсоод жоохот яг тийм нөгөө шашинлаг зан үйлийн үйлдэл хий гэж хахад аюу гайхажсэн. Тэгээ тэр зүйлийг хийх гээд эхлэхэд л яг ингээ муу сүнсэнд яг тэр ажиллах тэр үүдийг нээж үдэм юм гэдгийг яг амьдрал дээр харсан. Тэгээд яагаад ч цаанаа ингээ үннийг хайж явсараад ийм чуулгандаа ирснээс хойш тэр чинь зан үйл те аль хэдийн Есүс Христийн заалмаа болон түүний цусаар шийдэгсэн бүх юмыг дахиад ингээд нөгөө яагаад тийм мундаг одоо олон хүний удирдагч хүн байхгүй юу? Тэр мундаг хүн яагаад энэ зүйлийг хийлгүүлж ирсэн бэ гэхээр тухайн хүмүүс өөрөө ч мэдэхгүй бас шашны сүнсээр те тэр суурин тийм байгаа байхгүй юу? Шашинлаг байдлаар шашны сүнсний хольц юу та те өдөрдуулаад тэр зүйлийг тэр зан үйлийг хий гэж хэлжсэн байна гэдгийг эргээ харж байгаа байхгүй. Тэгэхээр та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэдэг амьдрал руу орж байгаа байхгүй. Үннийг ойлгох тусам би юу хайгаад би яагаад яваад гэсэн гэвэл яг л үннийг л хайсан. Үннийг хайгаад үнэн дотор үнний ариун сүнстэй уулзах тусам бид нар тэр зан үйл шашинлаг байдал ч юм уу нэг эрен хайгаалаа энэ тэнгээр одоо хайгаад исэн зүйлээ одоо юу хайгаад исэн гэж би эргээд нэг надад нэг юм үг орчихсон. Нөгөө шинэ гэрэн дээр идэв штеп нөгөө нэг үнтэй сувд холдож авах гад бүх юмаа зарчаад тэгээд нөгөө сувдаа хайгаад олсон гэдэг шигтэй тэнгэрийн хаанчлал яг түүнтэй адилхан гэж сүрлүүлдэ штеп. Тэгээ яг би тэр сувдаа олсон байна. Тэгээ тэр үнтэй сувд нь бол эзний жинхэнэ үнний үг амьд үг байхгүй тий. Тэгээд тийм жинхэнэ үннийг олсон хүнд бол олон газраас эзнийг хайгаад олон хүнээс амьдралаа асуугаад ч юм уу чиглүүлэг авахгүй явах шаардлагагүй мэн гэдгийг ариун сүнстэй л уулзж байгаа. Ариун сүнсийг таньчих хэрэгтэй байхгүй. Бурхнаа зөвөр таньчаад таньсан хүн бол ямар ч өөр төөрөгдлөөс бол гараад ирдэг юм гэдэг. Амен. Тэгээ гаднаас юм хайхаа болох юм шүү дээ. Тэгэхээр хангалттай сонсож байгаа зүйл маань хангалттай дээр нь би өөрөө өдөр тутам салгатаа
бурхантай хамт байж байгаагаа мэдэрч тэгээ яг ариун сүнстэй хамт алхаад ариун сүнсийг мэдрээд ариун сүнс надтай хамт байна гэхийг мэдэх тоолн илүү ингэж нөгөө ариун сүнсийг дагах тийм хүсэлтэй болдог байгаа байхгүй. Тэгэхээр өөр зүйл хангалтгүй. Ариун сүнс чинь өөрөө бурхан шүү дээ тий. Түүний газар дэлхий дээр ажиллаж байгаа бурханы гурвын нэг. Тэгэхээр өөр нөгөө ямар ч юм хэрэггүй болж байгаа. Өөр хэм нэгнээс тийм үү юм уу гэж асуу. Ямар нэгэн зан үйл, ямар нэгэн шашинлаг зүйлж хэрэггүй болж байгаа. Ариун сүнс болон бурханы үг хоёр байх тий. Тэгээд эзний чуулганд бидний нөхөрлөл ариун сүнсний нөхөрлөлд бид нар ямар хийвэл өгсөн бэлээ те. Тэгэл хангалттай бялхам дүүрэн амиг өгч байгаа байхгүй юу? Бурхан эснээ таньж мэдэх нь хамгийн чухал юм л. Яагаад тэгэхээр нөгөө чөтгөр анхнаасаа бурхантай хамт байсан шүү дээ. Тэгвэл биднээс илүү сайн мэдж байгаа учраас хүмүүсийг яаж төөрөлдүүлэх вэ? Хамгийн сайн мэддэг юм лээ. Яагаад гэвэл энэ хүн бурханыг ийм хэмжээ тань гэдгийг бид мэдж байгаа байхгүй юу? Хэрэв би ингээд бурханыг ингээд ойлгуулчих юм бол энэ хүн төөрөлтөн гэдгийг маш сайн мэддэг. Тэгээд бүр галаад номдэр хэлсэн шүү дээ. Монгол галаачууд хин та нарыг ховсдгоо гэж байна. Тунгууд бурхны нэр дээр те бурхан ажиллах байгаа, ариун сүнс ажиллах байгаа тэр газруудад түр дандаа ховс явж идэг. Яагаад гэхээр тэр чөтгөрүүдээ бурханы мэдж байгаа учраас тэр хүмүүсийг ховстаад байгаа байхгүй юу? Тийм мэхлээд хуураад, мэхлээд яаж хуурч мэхлэхээ бүр маш сайн мэддэг. Одоо нөгөө үйлс номон дээр хүртэл гардаг шүү дээ нөгөө Сүхийн 7 хүүгүүдгээ тий. Паулийн хөөдөг нэрээр би та нарыг хөөж гинэ гэсэн тэд өөртөө цухтаа гардаг шүү дээ. Тонгод тэдэрт эрх мэдэл төр яг бурхны сүнсний эрх мэдэл төр бүх зүйл байхгүй байсан учраас тэд нар хийж байгаа зүйл болохоор зөвхөн тэд нар ч гэсэн зам үйл хийж байгаа байхгүй тий. Очоод би та нарыг хөөж гинэ гэж Монгол эргээд өөрсдөө яадаг лээ нөгөө хөөгдөд гардаг тий. Энэ үйлийг харсны дараа гэж байгаа байхгүй итгэгчдийн олонхоо нэрж үйлдэлээ улааж илчлв. Эд шид үйлддэг байсан хүмүүсэд ихэнх нь номуудаа авчран овоолж олонний өмнө шатаажээ. Тэдгээр номуудын үнийг тэд тооцоолоход 50,000 мөнгөнд зоос болжээ гэдэг. Энэ үг дээр би ч гэсэн өөрөө яг энийг хийсэн. Би энэ сүм дээр ирээд бурхны үгийг сонсоод загалмаагаас холцсон гэдэг харсан байхгүй. Тэгээ холцдуулсан байсан юм гэдгийг мэдсэний дараа гэртээ очиод тэр бурхнаас биш орж ирсэн тэр үүд хаалга нээж өгсөн өөрөө очиж хийсэн зам үйл тэ хийсэн тэр бүх зүйлээ би бид нар орон гэрээ цэвэрлэх хэрэгтэй гэж би цэвэрлсэн байхгүй. Бүр амар их ном би тэрийг бүр хараад айгүйх гайхсан. Яг гэвэл би зарим нь өөрөө ч уншаагүй. Түүнийхээ аваад энэ тэндээс өгсөн номнууд те тэднийг аваад зарим нь уншаад ингээ хэрэгжүүлэх гэж оролцсон. Энэ болгон төр бид үүд хаалгуудыг нээж өгсөн байгаа байхгүй. Түүнийх тэрний үр дагавар нь өгөнгөд биднийг ховстоод биднүүдийг хагаад те Тэнгуутаа бурхны загалмаа, бурхны зөвтгөл, Есүсийн хийсэн тэр бүх зүйлээс биднийг холдуулаад хүний махан бие, хүний өөрийн оюун бодол зүгээр энэ дэлхий дээр тэр итгэдэггүй хүмүүс яаж амьдардаг? Яг тэр зүйлийг хийлгэж амьдруулж байсан. Яг тэгэхээр мөрөөдөлтөй бүр 21 алхам гэдэг ном хүртэл хэрж байгаа байхгүй юу? Тэнгуут тэрийг уншаад хүн мөрөөдөлтөй хүрэхийн тулд хичээж байгаа гэтэл нөгөө махан биеэрээ чадахгүй шүү дээ. Бурхнаас өгсөн хувь тавилан биш өөрөө нэг юм мөрөөдчихэд тэрэндээ хүрэх алхамыг гаргаж ирээ тэр номноос олж аваад байгаа. Гүр тийм ариун сүнснээс бурхнаас тэр хувь тавилан гуугаагүй байгаа. Бурхан тэр газар тэр хүн хувь тавилан өгөхгүй шүү дээ. Тийм үү? За чи өөрийнхөө 21 алхамаар өөрийнхөө мөрөөдлөг олоо гэд сонголтын үг болчихж байгаа байхгүй. Энэ нөгөө бурхны бас нөгөө маш шударга байдал юм билээ. Гайхалтай жишээ хэллээ. Тэр нөгөө аягагийн асуултан дээр бэлэг аяас тий зан үйл мөн үү гэдгсэн чи яг л нөгөө Есүс нөгөө нэг тий чөтгөрүүдийг хөөжсөнтэй ижилхэн нөгөө хөвгүүд чинь яг тэрийг зан үйл болгоод яг ижилхэн дурайгаад бас хөөх гээд оролдож чинь тий. Тэгэхээр энэ бол бэлэг аяас хизээч зан үйл биш юм аа гэдгийг тий тодорсон гэх. Зан үйлээр ажилддаггүй маа тий гэдгийг бэлэг аяас ариун сүнсээр ажиллана гэхээс тий хүний одоо юугаар биш тий хичээл зүтгэл ч юм уу хүний санаа хүний туршлагаар ажиллахгүй тий хүний хүч хүний туршлага гар алвал ажилддаггүй юм аа. За, ерөнхийдөө энэ хүрээд өнөөдрийн гэрчлэл одоо гол санаагаа гаргалаа гэж ойлгож байна. Нэмж хэлэх зүйлс байвал нэмж хэлээд өндөрлөх тийшээгээ хандая тий. Төсгөлд нэг үг 1-р Самуэль 15:23 дээр
тэрслэл нь мэрэг түлгийн адил нүгэл бөгөөд гүжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи эзний үгийг үл хэрэгссэн тул эзэн бас чамааг үл хэрэгсэж чи хаан байхаа боллоо гэд тэ. Тэгэхээр энэтэй ижилхэн бид нар ч гэсэн амьдрал дээрээ Бурхны зааж байгаа ариун сүнсний хэлж байгаа ариун сүнсний чиглүүлгээр явахгүй тэрслээд гүжүүдлээд байгаа юм шиг үстэй. Тэгвэл та ижилхэн шүтээнд шүтэх зан үйл шашинтай холбогдсон байна. Буруу замаар явж байна гэдгээ бас олж хараараа. Тэгэхээр нөгөө нэг эзний үгийг үл хэрэгсэн гэж байгаа байхгүй. Хэрвээ эзний үг нь Библиэд бичсэн эзний үгийг үл хэрэгсэн явах юм бол эзэн ч гэсэн чамааг үл хэрэгснэ гэдгийг хэлж байна те. Тэгээд энэ үгээр өөрснөө ч гэсэн бидний явж байгаа алхаж байгаа зүйл маань шашинлаг зүйл рүү орсон юм биш байгаа гэдгээ бас нэг хараарсаа гэж хүсэж байна. Амен. Одоо гайхалтай өөрийгөө шалгаач гэдэг юм ухаарлыг те. Одоо та бүхэндээ хүргэхийг хүсэж байна дахин бас. Энд нэг нэмэт хэлэхэд нөгөө мэдээж одоо итгэгч бид нар нөгөө эзэнд итгэнгүүт л улаан цандар зан үйлээсээ болол бодгийн шашны зан үйл үлдэхэ байчиж байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт л нөгөө их нөгөө итгэвчтэй хичээнгүлэн хайсан өнийг ирэн хайж байгаа хүмүүс нь бас тийм өөрөө оршоод байгаа байхгүй. Би нөгөө өөрийнхөө бас юу гаргалаа ярьж байна л да. Тэгээд нөгөө хайгаал байгаа шүү дээ. Хайсандаа болоод энэ хүн л үнэхээр одоо намайг надад өмнөнийг мэдүүлж юм болов гэсэндээ л тийм юм тийм өдөө холбогдсон гэсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт л нөгөө одоо зүгээр жирийн ингээд нормалны итгэлийн амьдрал дээр ингээд харахад бидний зан үйл яг хуйлархаг тэр хуйлархаг тэгэх ёстой ингэх ёстой гэд цуулганд байгаа үйлчлэл болчиход байгаа юм биш үү? Тэгж бодож байгаа байхгүй. Үйлчлэл байвал сайн өрөөгдөн. Үйлчлэл байвал үнэхээр чи залбирлахаа харуулдаг аа. Чи эргээд яг тийм нөгөө хуурсан байгаа байхгүй. Нөгөө буддын шашинд байсан нөгөө зан үйл будаа засах ч юм уу янз бүрийн ламын хийснийг яг дагаал хийдэж штэ манай монголчууд яг дуулууртай тий. Тэгэхгүй нөгөө христийн шашин руугаа оронгууд пастрага хийсэн бүх юмыг л одоо тэгэх ёстой ингэх ёстой тэгдэг бүх юм л ингээл яг үйлдэлээрээ үйлчлэлээрээ үйлсээр харагдах гэдэг тийм. Үйлсээр аврагдах. Тэгэхээр мэдээж итгэл нь үйлстэйгээ гэдэг чинь ихэд ариун сүнсээр итгэлээ харуулна шүү дээ үйлсээр. Тэг чинь шашинлаг байдал чинь ихэд үйлдэлээрээ үйлсээр харагдах гэдэг ингээд төөрөгдүүлээд муу нэг юм чи амархан биднийг амархан өргөтөж амархан төөрөгдүүлж байгаа байхгүй. Дотор нь байгаа өөрийнх нь мухар сүсгийн хүлээс ч юм уу өөрийнх нь дотор байгаа зүйлээр төөрөгдүүлж байгаа байхгүй. Хин нэгэн гадаа нас биш байгаа байхгүй тий. Аяндаа зам үлсэн шүү дээ тий. Хүн бурханд үйлчлэгтэн гэдэг үг байдаг. Тэрнийг ингээ зөв бурханд үйлчлээд бай гэдэг чинь одоо зөв байгаа юм тест. Үйлчлэх ёстой тий. Үйлчлэл яхаа тий. Тий. Гэхдээ яг үйлчлэлээр аврагдах гэхээр үгүй юм аа. Энэ бас л одоо юм шашинлаг байдлын бас маш том жишээг өндөрчилж байна тий. Энэ хүрээ төгсөж болж байна уу? Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа.